Одоогоос хэдэн жилийн өмнө аймгийн Баян овоо сумын нутаг Гидригийн хийц хэмээх газарт сэтгэл гисэн аимшиг таллага болжээ. Ухнаа хэмээх 17 настай хөвгүн хээр хөдөө эзэнгүй явсан тэмээдээс тархан ат нэгийг хулгайлан барьж унаад өвлийн хүйтэн үдшээр үл таних хот айлын гадна иржээ. Хоёр гэрэл байсан бөгөөд гэрийн эзэд сумын төв рүү хуралд явцгаасан тул хэдэн хүүхэн чавганс тэргүүт нь л гэр малаа адгуулж байсан байна. Ухнаа баруун талын герт хоногложээ. Харин зүүн талын герт мөн л мал ирж явсан лундаа хэмээх чадaltaй ир хоногложээ. Ингэхдээ ухнаа лундааг нөгөө герт байгааг огтхон ч мэдсэнгүй. Тиймээс түүний толгойд энэ хоёр герт байгаа хөвшит хүүхнийг алж устгаад хамаг ямыг нь аваад явчихъя гэсэн адын бодол төрсөн байна. Ингээд өглөө хар үүрээр лундааг унтаж байтал гэрийн гадаа тун ойрхон зайтай 3 удаа буу тасхийг чимээ сонсогджээ. Энэ чимээнээр лундаа өмд худлаа хальт мүлт өмсөд гэрээс гартал өсөглөн биетэй нэг хүү буу сумлаад зогсож байсан байна. Түүний хажуугаар нэг охин учиргүй чарлаад герт гүйн оржээ. Лундаа хэрэг бишцэнийг мэдээд буу байрсан хөвгөний араас ухсхийж очоод тэврээд авчээ. Тэгээд бууг нь хөсөр шидэд мөнөх хөвгөнийг байдаг чадлаараа хүлж орхисон байна. Төдөлгүй 3 удаа буун дуу гарсны учир тайлагдсан бөгөөд алуурчин итгээд инг сааж байсан эмэгтэйг эхэлж буудаж алаад хураасан аргал дээрээс аргал авч байсан эмгэнийг дорн нам буудаж дараа нь зилэн дээрээс гэр өдөөгүйсэн охиныг буудсан боловч оноогүй тул дахиад буугаа сумлаад зогсож байсан нь тэр юм санч. Аимшиг таллага болсныг нүдэрээ харсан лундаа ирлээ төр зогсоож сумын төвөөд хүн явуулж болсон хэрэг явдлыг яаралтай мэдэгдэж алуурчин этгээдийг баримтлуулах ажил зохиогоод өөрөө сумаас хүн иртэл алуурчныг харгалзаж амьд үлдсэн хүмүүст хань бараа болохоор шийджээ. Оройхон хэрд сумын төвөөс хэсгийн төлөөлөгч сумын зарлаг хоёр ирж алуурчин этгээдийг баримтлаад авч явсан байна. Төдөлгүй хоёр гэрийн эзэд ирж бөөн уйлаа майлан болцоожээ. Ухнаа энэ хэрэгтэй дээд хэмжээ сонссон бөгөөд харин тэр цагаас хойш Баян овоо сум даяар ухнаагийн аллах хэмээх дуулиантай хэрэг яригдаж уг аллагад хүмүүсээ хядуулсан хоёр өрхийнх нь лундааг бурхан адил шүтэх болжээ. Тиймээс тус нутагт нэг үе лундаа бурхан ухнаа дайсан гэдэг үг дэлгэрсэн байна. Тэрч байтугай зарим хүн Гидригийн хийц хэмээх газрыг ухнаагийн аллах гэж нэрлээд энэ хаваар нэг хэсэгтэл нутаглахгүй тойрч зогтдог байсан гэдэг. Энэхүү аимшигт хэргийн дараахан Монгол даяар өмнө говийн хар боорой гэж алдаршсан дуулиант гэмт хэрэгтэн гиндэнгийн боорой өс хонзонгийн сэдэлээр нэг эрийг алж толгойг нь дастаж аваад гэрдээр нь тавьчихсан аимшигт хэрэг гарчээ. Сайн ямыг саар ям дагалдаж явдаг жамтай хойно амгалан тайван зантай хар буруу сэтгэлгүй говьчуудын дотроос хөөшиг хар санаа агуулсан үл бүдэх этгээдүүд бас төрж байдгийг үхийсгэх аргагүй. (1950-ад оны үед Өвөрхангай аймгийн Хужирт сумын захиргааны нарийн бичгийн дараагаар нутаг усандаа шүтэгдсэн ухаантай сэргэлэн сайхан сэтгэлтэй Содном Дорж гэдэг хүн ажилдаг байж. Мань дарга сумынхан бараг л бүх хүнийг удам угсаа овг нэрээр нь мэддэг байснаас гадна хэнийх ямар азрахтай, хэнийх хэдэн шартай, хэний амьдрал сайн, хэний амьдрал муу 10 хуруу шиг мэддэг байж. Тиймээс нутгийн ардууд түүнд зовлон жаргалаа нуулгүй ярьж ихэд хүндэлж биширдэг байсан гэдэг. Тухайн үед Хужирт суманд банк гэж байхгүй, албан журмын татврын мөнгийг сумын нарийн бичгийн дарга хурааж нэгэн муу модон авдарт хадгалдаг байж. Нэг өрөө ажилд харах үед Улаанбаатараас шинээр ирсэн прокурор Шагдарч авгийч Содном Дорж даргын өрөөнд орж ирээд "За хоёулаа өнөөдөр хөдөөгөр явж хэдэн айлаар ороод ирье" хэмээжээ. Содном Дорж дарагч шинэ ирсэн прокуророо мачтад танилцуулах нэрийдлээр түүнийг машиндаа суулгаж аваад хөдөө тийш зорьсон байна. Тэд 20 гаруй айлаар орж дайлуулж цайлуулад нэлээд халамцаж оройхон хэрд сумын төвд иржээ. Гэтэл маргааш өглөөнөө захиргааны манаа чихэд сандарсан байдалтай Содном Дорж даргын дээрээд "За баларсан шүү дарга, хань мөршөө. Би захиргааныхан байшингаас холдоогүй юм. Гэтэл таны мөнгөний авдрын цууг сууг татаад хамаг мөнгийг чинь хамчгаж одоо би яадаг билээ" гэдэл уйлж гархан тэр. Үүнээс болж сумын захиргааныхан тэр аяараа хөдөлгөөнд орж том жижиг дарга нар аймаг руу утас зогсноор тэр даруйдаа сэргийлхийн хүмүүс Хужирт суманд давхиж иржээ. Тэгээд сэжиг бүхий хүмүүсийг байцааж эхэлсэн байна. Дэгтэл аймгаас дуудагдаж ирсэн Ахмад чекист модон авдарны цоож цурхыг наривчлан шалгаж байснаа мөнгөний авдарны ирмэгт гогдогдож үлдсэн ганцхан ширхэг торгомсог шар утсаар улбаалan хулгайчийг тэр дорн улайлгсан гэдэг. Хулгайч хэн байсан бэ гэвэл Содном Дорж даргатай хөдөөгөр дөрөө харшуулан найзалж явсан прокурор Шагдарч ав байхан тэр. Ингээд манер юун бусдыг прокурортох нь байтугай өөрөө хянуулж цагдуулахаар аймаг руу ачигдсан гэдэг. Ер нь Содном Дорж даргатай холбоотой элдв адал явдал тухайн үед нэлээд гардаг байж. Тэдгээр нь идүүгээ Хужирт сумынхны дунд түүх болон үлджээ. 50-ад оны үед сумын дарга нар өртөөний мориор хөдөө малчтаар их явдаг байж.
Содном доош дарга нэг удаа хөдөө яваад иртэл гэргийн цэрэн гаваа нь саж саних дээрээ тулсан байж. Гол шалтгаан нь нэг загтлаас болсон ажээ. Тэрхүү загталд сайн байна уу? Хайрт чамайгаа санаад өдөр шөнийг арай ядан өнгөрөөж байна. Би нөхрөөсөө хэлэлцсэн ёсоор салсан. Одоо чиний эрхийг хүлээж байна. Хайрт хонгор минь чи одоохон надтай хүрээд ирээч гэсэн байж. Содом доош дарга энэхүү захиаг эхнэрээсээ авч уншаад "Энд чинь одоо юу гэж болж байна? Надад иймээ тиймээ амраг ёстой байхгүй. Манайхны тоглолтог золигнууд нохойдож байхгүй юу да? Чи энүүхний төлөө салж сарнихтаа яадаг байна?" гэж учирлжээ. Гэвч эхнэр нь түүний үгэнд үнэмшсэнгүй. Тэгээд өөрийн гэсэн хамаг ямаа ялгаж аваад аавынх руугаа явчихж гин. Содном доош даргаыг чадах гэсэн хэдэн эрэгтэй багш дээрх цагтлыг зөрөөд бичсэн бөгөөд тэд эхнэрийг нь салаад явсныг сонсмогцоо. Бид ёстой муухай юм хийчихлээ. Тэр захианаас болоод гэр бүл сааж санана гэж ёстой төсөөлсөнгүй. Хөөх юм уу соо даргыгаа арай дэндүүлчихлээ. Ингээд тэр дээрээ төрхөмдөө ботсон гэргий дээр нь очиж үнэн учраа айлджээ. Нэг багш нь бүр өөрийнхөө бичгийн хэвийг үзүүлэхээр захианы ихийг дахин бичиж байж үнэмшүүлсэн гэдэг. Дээр үеийн эрчүүдийн тоглоом дэндүү хатуу байж дээ. Дорногов аймгийн төвд нэг эмгэн өвгнөө эмнэлэг твтүүлэх гэж хэд хоног хөөцөлдөөд орны очир хүлээж явсаар нэг өдөр өвгнөө дагуулan эмнэлэгдээр очивол эмч "Өвгөн гой та яг одоо шээснийхэн шинжилгээг өгчих. Тэгвэл таныг бид эмнэлэг твтүүллээ" хэмээжээ. Мань өвгөн өс зүс муутай, уруудараа царайтай, эмгэнээс ялгархааргүй доожоогүй нэгэн байж л дээ. Тэгээд тэр шинжилгээнийхэн шилийг аваад шээх гэсэн чинь төрүүгэнд нь морь харчихсан учраас шээс нь гардаггүй гин. Тиймээс арга буюу эмгэндээ хандаж "Алив чи энэ шилэнд нэг шээгээд өгөөч. Эсвэл өнөөдөр эмнэлэг твтэх бас өнгөрхөн." Ингээд адгаж сандарсан эмгэн нь өвгнөө эмнэлэг твтүүлж байвал хэммэн шээсэн ялгаа юу байх уу гэж бодоод шинжилгээнийх нь шилэнд шээж өргөжээ. Гэтэл эмгэний шээснээс эмэгтэйчүүдийн өвчний нян илэрсэн тул эмэггүй чавганц царайтай өвгнийг эмгэн гэж андуураад эмэгтэйчүүдийн тасагт хэвтүүлчихсэн байна. Өвгний хувьд орд ирэл олдож байвал эмэгтэйчүүдийн тасагт байтугай моргийн байшинч байсан хамаагүй хэвтэж эмчлүүлэхийг л урьдчил болгожээ. Хачирхалтай эмэгтэйчүүдийн тасагт хэвтэж буй өвгний хинч эрс өвтэй амтан гэж анзаарсангүй. Нэг өдөр эмч үзлэг хийхээр орж ирээд өвгний өвчний түүхийг эргүүлж тойруулан үзэж байснаа савны архаг өрөвсөлтэй шинжилгээг нь харчхаад "Эмээ та өмдөө тайл" гэж тушаажээ. Өвгөн ч өмдөө шувталж. Гэтэл нэг муу боовурхуу юм гарч ирсэнд мөнөөх эмч эзгүйхээр боохойтой таарсан мэт учиргүй зочиж босон харайгаад "Та чинь эрэгтэй хүн байж яхаараа эмэгтэйчүүдийн тасагт хэвтэж байдаг байлээ? Энэ шээсний шинжилгээ хэнийх вэ?" гэж ирээд л зандарчээ. Гэвч мань өвгөн огт тоосон шинжгүй. "Энэ манай эмгэний шээсний шинжилгээ байгаа юм. Эмнэлэгт хэвтэж байвал яасан ч яах вэ гэж бодоод эмгэнийхэн шээсийг өгчихсэн юм. 20-30 жил хоорондоо холилдож алмаахаа уралдсан байж 10 хэдэн хүүхэд төрүүлсэн тэр бид хоёрт ямар ялгаа байгаа юм бэ?" гэж аархсан гэдэг. Энэ явдал одоогоос олон жилийн өмнө болсон гэдэг. 40 мянгатын уугуул хэдэн залуу нэгнийдээ цуглан архитаж байх үедээ тухайн үед алдар суугаа цорайтуулж байсан атман ирсийн тухай ярьж хэн нь ямар атман таньдаг болохоо гайхуулцгааж байсан аж. Тэгтэл Базраа хэмээх залуу "Та нар сонссон уу? Чонон борийг саасуулах гэж байхдаа дуудуулж байсан гэсэн жинхэнэ атман хүн тэгжил өгдөг юм байна" гэжээ. Тэр үед Чонон Борисын дуулиан замхраагүй байсан учраас бүгд л ам амдаа шайгалдан түүний тухай итгэхэд бэрх үлгэр том шиг зүйлс ярьж эхэлсэн байна. Нэрэж Чонон Борис нь 60-аад оны үед Улаанбаатар даяар алдар цуугаа дуудуулж явсан Аатай атман ир билээ. Тэрээр баруун дөрвөн замын ойролцоо байсан нүүдлийн кинотеатр дээр ирж атмаанддаг. Ингэж явхдаа алаг нүдэн Тамара хэмээх Улаанбаатарын сайхан хүүхдийг нэг залуутай булаацалтаад гуйнд нь хутгаж орхисноос болоод шоронд орсон гэдэг юм. Гай болж артерийн судас таарсан учраас Борис тутгалуулсан залуу нас барсан бөгөөд үүнээс болж Чонон Борис дээд хэмжээ сонсч улмаар тухайн үеийн улаан байшингийн шоронд хоригдож байхдаа ар гэрийнхэндээ "Би төрийн бууны суманд үхмээргүй байна. Тиймээс надад хортой хоол аваад ир" гэсэн загтал бичиж байсан гэдэг билээ. Энэхүү загтал нь хянагч нарын гарт орсноор улаан байшингийн шоронгийн дээд хэмжээтнүүдэд эргэлт оруулахаа байжчихсан гэх яриач бий. 40 мянгатын халамцуу залуус энэ мэтийг ярилцаж байсан нь тодорхой. Харин тэднийг инхүү ярилцаж суудал болдоо гэдэг залуу "Манай ихчээ охин одноос хүнс дуудаж чаддаг юм. Ерөөсөө хэдүүлээ Чонон Борисын сүнсийг дуудаж үзэх үү" гэсэн санал тавьсан аж. Атманы тухай ярианд хит халуурсан халамцуу залуусч бүгд тгий хэмээн дэмжсэн байна.
Ингээд харанхуй болохоор дуудцгаая гэж шийдээд арх бие ууж наригана үргэлжлүүлсээр харанхуй болох үед дин дун ухаантай хідэн амтэн сүнс дуудахаар ширээ тойрон сууцгаажээ. Сүнс дуудах ажлыг санаачилсан болдооч гарч явсан дүү одноогоо дагуулад ирсэн байна. Одноо тухайн үед 8 дугаар ангид сурдаг жаахан охин байсан боловч Орос сургуульд сурдгийн хувьд орсуудтай их найзалдаг, тэднээс сонин юм их олж сонсдог, бас заалгадаг хүүхэд байжээ. Ахынх нь найзууд сүнс дуудахаар ширээ тойрон сууцгааж байхыг хараад охин шууд л "Хэний сүнсийг дуудах юм бэ? Юу гэж хэлж дуудах юм бэ?" гэж асуусан байна. Гэтэл залуусын нэг нь 40 мянгат гандан усны гудамжийг цусаар уйлуулж байсан Чонон Борисын сүнсийг дууд хэмээн захирангүй хэлжээ. Одноо хизээ хязааны мэрэгшсэн сүнс дуудагч аятай ширээн дээр асаастайлаа аяхтай ус тавиад дээд нь хайч гутахаар оосорлон барьж байгаад мөнхийн нойрон думсан үхэгсдийн сүнсүүд уучил мөхөс бидэнд та нарыг сэрэх мунхаг хүсэл алга 40 мянгат гандан усны гудамжийг цусаар уйлуулж байсан Чонон Борис таны сүнсийг дуудаж байна гэж гурвантаа хэлж хэрвээ таны сүнс ирсэн бол хайчийг нар зөв 3 нар буруу 3 эргүүлнэ үү хэмээн хэлж орхижээ. 100 цаг байсан учраас цон хонгорхой байсан аж. Одноогийн хүү сүрж авлантай хэлсний дараа бүгд амьсгаа даран ширтэж байтал ширээн дээр байсанлаа юунд ч юм бэ үлээгдэн унтарсан байна. Харанхуйд хайч хэрэгж байгаа эсэх нь харагдах боломжгүй байсан учраас одноо алив шүдэн зөгөөч гэж хэлээд лаг асаасан юм санаж. Гэтэл залуусын нэг нь "Хүй хайч хэрэгж байна" гэж шивэнсэн аж. Нэрээ ч одноогийн барьж байсан хайч нар зөв эргэснээ нэгэнтээ буруу эргэсэн байна. Энэ үед болдоо дүүрүүгээ тонгойн "Сүнс ирчихсэн гэсэн үг үү?" хэмээн асуужээ. Гэтэл залуусын нэг нь "Наад чинь шал худлаа юм байна. Танай дүү сая алив шүтэнцээ өгөөч гэд гараа хөдлөхөө биздээ. Тэгэхээр наад хайч чинь ирэхгүй яадаг юм бэ? Шал дими юм хийж байх юм. Ерөөсөө боли. Инээ түрчглээ. Жаахан охины тоглоомонд итгээд бүгдээрээ ширээ тойроо суучсан байгаадаа ичээч" хэмээн хэлсэн байна. Тэгтэл болдоо учиргүй уурсан "Юу гинэ чи? Ичээж гэсэн үү? Алаад өгөлдөө чамайг" гээд үстэд дарчихсан аж. Залуус тэднийг салгах гэсэн боловч барсангүй. Туранхай биетэй туняа муутай болдоо хидэдээ юм бяртай болчихсон юм бэ гэмээр догшин авирлаж ойртсон болгоныг ханруулан түлхэж нөгөө залууг нүүр нүдгүй зогсоор байгаад алчихжээ. Тэрбээр чухам юунаас болоод хүний амьд хүрснээ тайлбарлаж чадахгүй байсаар шоронд орсон гэдэг. Харин энэ явдлыг нүдээр харсан хүмүүс Чонон Борисын сүнсээр оролцсноос болоод ийм хэрэг гарсан байх гэж ярьж байжээ.